За сайн байцгаана уу? 30 өдөрт 10 саяын челленжийн маань 3 дахь өдөр инхүү хэлж байна. Өчигдөр бол бичлэг хийж амжаагүй. Нэг өдөр өнжсөн. Амьдралын бас ямарваа нэгэн асуудлууд ер нь бол хүн болгонд тулгардаг. Тэгээд тэр асуудлаасаа багч чутгаа ангиж ирсэн. Сайн хүмүүсийн буйнаар өчигдөр бас хоосон бол байгаагүй. Багсаг орлого олсон. Тийм такси амар тийм хомс байгаад хүмүүс энэ тэндгүү гараа өргөсөн хүмүүс байна л та. Тэгээ каб асангууд айгүй хурдан дуудлага орж ирэх байх гэж би бодож байна. Энэ ер нь бол бас яг байрлал шууд ороод ирлээ. Өнөөдөр тэгтээ би ер нь айгүй тийм такси айгүй тийм баг хийн. Одоо баг таксины контент болох гэдэг нөө яах гэдэг нэг шиг. Өөр ажил хийн. За өнөөдөр чинь яг юу болсыг юмэр айхавтар төвчрээд тэгээд машинаа орхичлоо. Унаагаас солисон айгүй гоё амьдрал хэрэгцээтэй гоё амьдралд их дөхөө унаа яг одоо очиж унах гэж байна. Нэг газараас авах гэж байна. Намайг тэрийг аваад ирээч гойсон ер нь бол. Тэгээд надад ч гэсэн баг сохорсон биш завшиг гэхчээр бас хэрэгтэй боллоо. Тэрийг унаад ер нь авчиж өнгөө бас давхар орлого авах юм. Хэдэн төгрөгийн орлого очиж авахыг бас бүгдээ харцгаая. За нэг юм байна. Оллоо. За энийг унаа явж байхдаа бол бичлэг хийх маш боломжгүй болохоор бичлэгээ засаалаа. Скутерыг авчирсан. Тэгээ одоо энэ хүн надад орлого өгнө гэсэн ичмэр юм яриад байгаа юм аа. Ингэс юм аа. Ерөөсөө орхоо энүүхээ 1 км ч хүрэхгүй газар скутер аваад ирсэн байхгүй. Тэгсэн чинь л мөнгө төгрөг гэнэ юу гэнэ. Яс тохирсон юм байна. Хамгийн гол нь хэдий өгнө гэдэг дээ. Сонсоо та. За 20 кч. Шүү. За хараа. За яг одоо миний байгаа газар маань одоо фото студ байгаа. Тэгээ удахгүй энд бас нэг ажил хийн. Тэр ажлыг бол нэг удахгүй ганц 2 хоногийн дараа энэ чи ажил хийж байгаагаа танахт харуулна. Би энэ чи нэг жоохон мэрэгчсэн байгаа. Айгуу нэм том фото студ байгаа. Фото студ гэх манайхан зориод ирж үйлчлүүлээрээ. Одоо гэрлийн бичлэгийг бас монтажлж өгч байгаа. Урд урдныхаа ажлуудыг дор дор ингээд гүйцэтгэлийг хийгээд явуул хамар гэж бодоод надаар хийлгмээр байгаа тийм бичлэг монтажлах ч юм уу альсвал бичлэг хийлгэх маркетинг дээр хамтарч ажиллах тийм саналыг бас хүлээж авна шүү. Өчигдөр нэг юм өгүүлсэн. Би чи өчигдөр 44,000 төгрөгийн орлоготой болсон. Бичлэгний маань зорилго бас юу юм бэ гэж маш олон хүмүүс сонирхож байгаа. Тэгээд тийм болохоор бичлэгний маань зорилго ер нь бол би сар болгон өөр бичлэг контентуудыг хийхийг зорж байгаа. Цаашдаа илүү олон сонирхолтой бичлэгнүүдийг хийх болно. Энэ нь юу вэ гэхэлэр залуучуудаа ч юм уу, нийгэмдээ ч юм уу, ажлаа тустай айлуулах та бүхэндээ хэрэгцээтэй бичлэг контентуудыг байнга ер нь хүргэж явах болно. Сар болгон өөр бичлэг хийн. Тэгээ эхний сарын юм маань болохоор энэ 10 сая төгрөг цуглуулах челленж байгаа. Хүн хөдөлмөрлөвөл ингээд юмд яаж хүрч болдгийг бас харуулахыг зорьсон. Нэгт хоёрт юу вэ гэхээр энэ олсон 10 сая төгрөгөөрөө би одоо өөртөө хөрөнгө оруулалт хийж байгаа. Дараагийн үйл хэрэгээ гүйцэлдүүлэхийн тулд яалтчгүй хүнд мөнгө хэрэгтэй байдаг. Одоо бизнес эхлэхэд хөрөнгө оруулагч ч юм уу, одоо кино эхлэхэд продюсер гэдэг хүн байдаг шиг надад одоо тийм хүн ерөөсөө байхгүй. Энэ бичлэгний маань ер нь гол зорилго point нь л тэр шүү. Би өөртөө хөрөнгө оруулалт хийгээд цаашдаа хийх бичлэгнүүдийн маань одоо ингээд зам нээгдэж байна л гэсэн үг л дээ. Та бүхэн маань бас миний энэ их үйлд маань урам өгөөд ташуур болгоод бас donation буюу одоо надад хандив илгээхийг хүсэж байвал одоо энэ харагдаж байгаа дансанд та бүхэн маань нэрээ бичээд урмын хөвгтэйгээ хайрлаарай. Би тэгээд та бүхнийхээ ирүүлсэн мөнгөн дүнгээ бас энэ бичлэгнүүддээ ер нь бол оруулж явах болно. Тэгээд ерөнхийдөө энэ өдрөөс хойш би цаашдаа яг энэ болонд donation гэдэг хэсэг үүсгэжээ. Тэгээд хэрвээ та хүсвэл хандив илгээж болно шүү гэдэг. За бид өнөөдөр яг одоогийн байдлаар болохоор 853,000 төгрөг цугларсан байна. Багсаг ажлын саналууд ер нь бол орж ирж илээ л да. Тэгээд тэр хүмүүстээ эргүүлж хариу өгөөд би заавал очиж ажиллана. Та бүхний бас илгээсэн donation надад бас орлого болж орох юм шүү. Тэгээд нийтдээ ингээд бүгдээрээ хичээгээд 30 хоногийн дотор 10 сая төгрөгөө олцгоё. Бас дээрэс нь ажлын саналаа явуулахаа битгий зогсоогоорой. Өнөөдрийн бичлэг дуусах болоогүй. Тэгээд удахгүй уулзцгаая. Баярлалаа. Яа. За манайхаа би нэг ажил хийх гэж явж исэн юм аа. Тэгээд Улаанбаатар хотын аимшигтай төвжирлээс болж энэ ажил маань ерөнхийдөө бол өнөөдөр худлаа болох шиг боллоо. Гэхдээ зүгээрээ өдөр болгон заавал орлоготой байх албагүй шүү дээ. Болохгүй байна, болохгүй байна. Тийм болохоор дараагийн ажлуудтай илүү төвлөрөөд урагшаа. За тэгээд өнөөдөр бол би зүгээр эртхэн амраад та бүхэндээ ч гэсэн бичлэгээ эртхэн хүргээд Тэгээ маргааш
илүү эрч хүчтэй, илүү олон ажлын бүтээмжтэй уулзцай. Боксорт зүгээд идэг юм хийн. Гэхдээ мэжин цагаад тулвал яг л чам шиг мэдэхгүй. Жишээ дэше гарна ч шиг ер нь тэр нь наашаа чин. Хамаа бодох чорог зав өдөр болон кашуал чин. Анда надад